үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр олон улсын харилцааны өнөөгийн байдал ба Монгол улсын гадаад бодлого сэдвээр ярилцахаар зочноо урьж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Мегмар Дорж, Хүмүүнлэгийн их сургуулийн ахлах багш, доктор, олон улсын харилцааны судлаач ийм ирхэн байна. Баярлалаа. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Тий. Тэгээд энэ хоёулаа ийм том сэдв сонголоо. Тэгээд энийг зүгээр миний бодлоор бол хоёулаа ингээд 3 хуваагаад ярилцчихъя гэж ингэж бодлоо. Тий, эхний нэг 3-ны 1-д олон улсын харилцаа гадаад ертөнцид одоо юу болж байгаа тухай. За Монгол улсын гадаад бодлого энд яаж зохицож ажиллаж байна. За 3 дахь хэсэгт нь болохоор сая өнгөрсөн одоо 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Европын 2 улс Чех, Польш төрийн айлчил хийгээд ирлээ те. Та энэний бүрэлдэхүүнд оролцоод яваад ирсэн. Тэгээ энэ айлчлалын үр дүнгийн тухай гэсэн ийм нэг 3 хувааж ярилцъя гэж ингэж бодлоо. Тий. За баярлалаа. За ингээд хоёлаа олон улсын харилцаар оръё. Олон улсын өнөөгийн байдал. За тэгвэл энэ асуултыг хоёлаа ярихын өмнө зүгээр манай Монгол улсын гадаад бодлогын тулгуур баримт бичгүүд юу байдаг юм бэ? Бид чинь энэ бичгийг одоо энэ бичиг баримтуудаар тулгуурлаж манай гадаад бодлого явдаг байлгүй тийм ээ? Тий, яг зөв. Та түрүү хэллээ энэ том сэдв. Тэгээ олон улсын харилцаа гэдэг маань дотроо улсуудын хоорондын харилцаа юм шиг боловч энэ үндсэн оролцогчд нь улсууд юм шиг боловч үндсэн дамсан корпорациуд, олон улсын байгууллага, үндэсний чиглүүлэх хөтөлбөрнүүд магадгүй террорист бүлэглүүд зарим нэг нөлөө бүхий тийм ээ хувь хүмүүс ч гэсэн энэ олон улсын харилцаанд идэвхтэй нөлөөлж оролцож идэг. Зөвхөн олон улсын харилцааг тодорхой улсуудын гадаад бодлогоор дүгнжүүл бас өрөөсгөл болно. Ялангуяа өнөөдрийн энэ даяарсан бие биенээсээ харилцаа хамааралтай юм нөхцөлд олон улсын харилцаа гэдэг бол маш олон асуудлыг хамарж идэг, олон тоглогчтой ийм одоо судалгааны объект юм. Тэгэхээр энэ олон улсын харилцаа руу чиглэсэн Монгол улсын гадаад бодлого маань өнөөдөр ямар байна уу? Цаашдаа ямар байх уу гэдэг талаар хоёлаа өнөөдөр ярилцъя хэмээн ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэн мэднэ 1990-ад оны хүртэл Хүйтэн дай хэмээх нэг талаас Америкийн нэгдсэн улс, нөгөө талаас Зөвлөлт улс тэргүүтээ коммунист болон арчилсан либерал улсуудын хооронд үзэл сурталын томоохон зөрчилтэй явж исэн. За энэ үед бол манайх бол газар зүй геополитикийн байршлаасаа шалтгаалаад Зөвлөлт улс тэргүүтээ эвсэлт багтаад Монгол улс гадаад бодлогоо хэрэгжүүлээд явж исэн. За энэ үеийн Монгол улсын гадаад бодлогын зорилго, зарчим, хэрэгсэл нь юу байсан бэ гэд товчхон ярил. Энэ үед Монгол улсын гадаад бодлогын зорилго нь бол социалист хамтын нийгэмлэгийн сайн сайхналуулж эхэлжсэн. Өөрөөр хэлбэл энд манай улсын ашиг сонирхол үндэсний эрх ашиг гэдэг бол ер нь 2 дугаарт явж байсан. Манай улсын гадаад бодлогын зарчим бол социалист хамтын нийгэмлэгийн тэр одоо үндсэн марксист онол дээр суурилж байсан. Тий. За ингээд 1991 оны 12 сард Зөвлөлт улс задраад 1991 оны 100 Варшавын гэрээний байгууллага эдийн засгийн харилцан туслах зөвлөл Дашамд уртахад Монгол улс бол энэ хоёр олон улсын байгууллагын тэр хоёр дахь эдийн засгийн харилцан туслах зөвлөлд бол багтчихсан. Бид нар Севи орнууд гэж ярьдаг шүү дээ. Тэр хүрээндээ өнөөдрийн бит хоёрын ярих бас Монгол-Польшийн харилцааны асуудлууд яригдах бах. Тэр хүрээнд тодорхой бас эдийн засгийн хөрөнгө оруулалтын хамтарсан геолог, уул уурхайн салбарын юмнууд явж ясан түүх бол бидэнд бий. За ингээд олон улсын харилцаа нэг ийм тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжсэн. Ер нь энд ярихад олон улсын харилцааны систем гэж ойлголт байгаа. Тогтолцоо. Энэ систем ингээд дандаа хатуу байгаад байдгүй. Ягаад хатуу байгаад байдгүй гэхээр энийг тодорхойлж идэг томоохон их гүрнүүд байдаг. Өөрөөр хэлбэл нэг хөлбөмбөгийн дүрм байчаал тэрийг дэлхийн нийт барайл явахгүй байгаа шүү дээ. Тэгээд хөлбөмбөгийн дүрм чинь өөрчлөгдөө сайжраад янз бүр болоод яваад. Тэгээд тэнд нь шүүгч нь хэн байхын, тоглоомын дүрм нь ямар байхын гэдгийг ерөөхдөө тэр дүрм зохиогчд шийдэд байдаг. Өөртөө ашигтай байгаа. Тэгвэл энэ олон улсын харилцааны систем бол тэр 1648 оны Вестфалийн эхийн гэрээнээс хойш Вестфалаас одоо Вений их хурл буюу 1815 он хүртэл нэг систем тогтсон байгаа. Тэнд ариу Ром эзэнт гүрэн, Франц гэх мэт Швед энэ гэсэн том гүрнүүдээс. Одоо бид нар Шведийг их гүрэн гэж хэлээд бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Гэтэл тэр үед Швед их гүрэн байсан. Яг л 1814-өөс 15 онд Австрийн нийслэл Венад болсон их хурлаас
нөгөө Францын Наполеоны байлдан дагуултыг сөрөн зогссон Пруссийн, Хаант Оросын, Британий, Английн тийм ээ. За тэгээ Австри-Унгарын эзэнт гүрний тэр эвсэл тэр Францын ноёрхлыг Европт буулгаж авснаар шинэ систем тогтсон. Нөгөө Францын тогтоцсон дүрэн бол яаж нөө өөрчлөгдөж. За энэ систем 1815-аас 1914 он хүртэл дэлхийн 1-р дайн хүртэл тогтоод. За энэ систем нь 1914 оноос 18 онд ихсэн дэлхийн 1-р дайнаар тэр систем нуруу хонж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө тэгэд энэний дараа 1919 оны 1 сараас 4 сард Парист энхийн хурал хийгдээд дайны төгсгөлд 4 жил дайтж байгаа дэлхийн нийт дайнаас ерөөхдөө залхаж штеп тийм дайнд ялагч нөгөө Антантын буюу Англи, Франц тухайн үед Хаант Орос байсан улсуудын хойвсэл холбоо Герман тэргүүтээ төвийн бүлэглийг буулгаж авснаар шин дэг журам шин систем тогтож байгаа. Тэр систем бол Версаль Вашингтоны систем гэж. Гэтэ энэ систем өмнөх системүүдээс юугаар ялгаатай вэ гэхээр өмнөх систем нь Европын улс төрийн системүүд тогтоод байсан. Европын гүрнүүд олон улсын харилцааг шийддэг байсан. Тэгвэл дэлхийн 1-р дайны дараа тогтсон Версаль Вашингтоны систем бол Европ, Аз, номхон талаан систем тогтсон. Энд нөгөө Америк гэдэг их гүрэн томроод гараад ирж байгаа. Анхныхаа одоо тийм ээ өөрөө их гүрэн гэдгээ зарлаж, байр сууриа номхон талаа тогтоож, энэ үеэс одоо номхон талаан бүлэг арлууд дээр хуучин эзэмшчээс Испани, Германы, магадгүй Японы ашиг сонхол том өрсөлдөгч гарч ирсэн байт. Тэгээд энэ систем дахиад 1939 онд 2-р дайн ихснээр задарч унж байгаа. Тэгээд тэр дайны 2-р дан гэж бидний нэрлэдэг дайны төгсгөлд Ялт-Потсдамын систем буюу Ялтын баг хурал болоод Потсдамын баг хурлаар Зөвлөлт улс, Америкийн нэгдсэн улс, Их Британи гэсэн ялагч 3 гүрний удирдагчдын уулзалтаар дэлхийн дэг журам геополитикийн нөлөөллийн бүсийг хуваалт тогтоогод энэ систем бол Ялт-Потсдамын систем. Энэ систем бол хоёр төлөв сонгодог систем. Нэг талаас Америкийн нэгдсэн улс. Гэхдээ тэднийх нь үнэт зүйл нь арчлал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх хэрэгчлөө гэдэг зөвлөсөн. Нөгөө талд нь Зөвлөлт улс тэргүүтээ тэднийх нь үнэт зүйл нь марксист онол дээр зөвлөсөн коммунизмыг дайны дэлхийн түгэнд илрүүлэх. Энэ хүйтэн дайны сөргөлдөөнд хэн ялж үлдэх вэхээр Америкийн нэгдсэн улс тэргүүтээ одоо барууны арчилсан үнэт зүйл бүхий улсууд энэ системд ялж өөрийнхөө дэг журмыг хүйтэн дайны төгсгөлд тогтоож байгаа. 1990-ад оны дараа үед олон улсын харилцаанд Америкийн либерал арчилсан тэр үнэт зүйл бүхий чөлөө зах зээлийн эдийн засаг арчилсан улс төрийн засаглал бүхий юм систем одоо олон сайлцаад энэ үед Франсис Фукуяма түүхийн төгсгөл сүүлчийн хүн гэж бичээд өөрөөр хэлбэл одоо ингээд либерал арчилсан дэглэм бол дэлхийд даяар тогтно гэж. Өнгөрсөн 20-р зуунд фашизм, коммунизм гэсэн томоохон дэглэмүүд тогтох гэж оролдоод бүтлгүүтээ нураад унлаа. Тэгээ энэ үед манайх нөгөө өмнө марксизмын онол суурилсан социалист системийн хамтын сайханд чиглэсэн зорилго бүхий гадаад бодлогоо явуулж ирсэн бол бид гадаад бодлогын зорилго зарчмыг яах вэ? Шинжлэх шаардлагатай байсан. Энэний тулд 1992 оны 1 сарын 13-нд бид нар арчилсан шинэ үндсүүлээ баталсан. Суур баримтчиг бол эндээс эхэлнэ. Энэний дараа 1994 оны 6 сарын 30-нд улсын их хурлаас гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн номлол гэсэн 3 баримтчгийг одоо шинээр батлаад энэ баримтчгүүд маань манай шинэ үеийн дэлхийн шин дэг журманд тохирсон, тийшээ чиглэсэн гадаад бодлогын суур, зарчим, зорилго, хэрэгэлсэл, чиглэлүүдийг тогтоож өгсөн байна. Ингээд улсын харилцааны систем бол өөрчлөгдөд идэв юм ба шүү дээ. Тухайн их гүрнээс шалтгаалаад ямар дэг журам тогтоох нь нөлөөлийн бүс нь хаагур ах гэдгээс шалтгаалаад нэг туйлд, хоёр туйлд, олон туйлд, туйл гэдэг нь их гүрнийг хэлээд байгаа юм системүүд яваад байгаа. Тэр систем 2000 он гарснаар нөгөө хүйтэн дайны дараа тогтсон Америк дамгаалсан систем 2000 он гарснаар ерөнхийдөө яаж гисэн вэхээр асуудал гарч ирсэн системд бас. Өөрөөр хэлбэл шин тоглогчид дахин шинээр хүчрэх гэсэн дахин нөгөө Америкийн дамгаа 1945 онд нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулсан Сан Францискогийн дэг журам, олон улсын валют санхүү дэлхийн худалдааны системд төгсөөцсөн Бреттон Вудсын системийг өөрчлөх гэсэн бүгд 8 дахь хятад ард улс. 91 онд задарч унсан өөрийнхөө одоо реванш тийм ээ одоо өөрийнхөө тэр алдагдсан орон зайгаа сэргээж авах гэсэн Путиний Орос. За магадгүй бүгд 8 дахь энэтхийг за Японч гэсэн тодорхой асуудлаар энэ дэг журмыг өөрчлөх тал дээр бодлого явуулж гисэн. Энтэй холбоотой бид нар нөгөө 94 онд баталсан байсан үзэл баримтлууд, аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал шинжлэх шаардлага гадаад системийн орчинд бий болоод гараад ирсэн. Тэгээд энтэй холбогдуулаад 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа, 2011 онд гадаад бодлогын үзэл баримтлалаа дахин шинжилэн батлаад энэ гадаад бодлогын үзэл баримтлал гэдэг 2011 онд батлагдсан баримтчиг бол өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын зорилго, зарчим,
чиглэлүүдийг тодорхойлоод өнөөдөр хүрээд явж байгаа. Ийм учиртай. Тийм байх тийм. За хоёул олон улсын өнөөгийн байдал руу оръё. За энэ Трамп гэдэг хүн ерөнхийлөгчөөр сонгогдоод 11 сард албан тушаалтаа орсон. За энэс хойш одоо дэлхийн маань нэлээд бүжгэнтэй байна та тийм ээ. Энэ талаар Тэгээд энэ олон улсын харилцаа системийн хувьд өөрчлөгдөж идэг гэд ярьчлаа шүү дээ хоёлаа. Тэр систем өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ гэхээр одоо системд давмгаа байгаа тодорхой их гүрэн системд хүч чадах нөлөөгөө алдаад өөрийнх нь хүч чадах нь унаад дараа нь системийг өөрийнхөө тогтоох гэсэн тэг тоглоомын дүрмийг шинээр тогтоох гэсэн өөр бусад хоёрдугаар зүргийн гүрнүүд хүч хэрэгжээд гараад ирэхин цагт энэ дээр юу үүсдэг вэ гэхээр гадаад бодлогын юм дилемма буюу асуудлууд сорилтууд бий болж гардаг. Энэ байдал бол яг Америкийн гадаад бодлогод Дональд Трампын 1-р терм буюу 2017-оос 21 онд нэлээд хүчтэй анзаарэгдэж ирсэн. Тэгээ тэр үед та бүхэн мэднэ шүү дээ. 2017-оос 21 онд Америк нэгдсэн улс бол хятадыг шууд өөрийнхөө гол өрсөлдөгчийг зарлаад тарифын худалдааны тариф өндөр одоо дайнуудыг зарлаж эхлэв. За 2014 оноос ихтэй Кремийн үйл явдлаас улбаатай Орос Украины хямралын үед Украинд Трампын үед тийм ээ Javelin, Stinger гэх мэт одоо зэрэг зэвсгэлийн одоо хэрэглэх түүнийг нийлүүлж эхлэв. Орос Хятад гэдэг ийм хоёр том их газрын хоёр гүрэн дахиж Америкийн нөгөө нөлөөллийн бус Америкийн тогтооцсон тоглоомын журмыг өөрчлөх оролдлого хийсэнтэй холбоотой эндээс Америкийн гадаад бодлого томоохон өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэгээд Трампын эхлүүлсэн гадаад бодлогыг Жо Байден ерөнхийлөгч үргэлжлүүлээд явсан. Хятадын эсрэгчдэр Оросын улбаны эсрэгчдэр. Тэгэд энэ нөхцөл байдал ингээд үргэлжлээд өнөөдөр Дональд Трампын өнгөн дээр Трамп ерөнхийлөгч сонгуульд ял байгуулсны маргааш тэр Орос Украины дайныг зогсоон бид нар бол одоо хятадтай ингэж харилцсан тарифыг 60% өсгөн тийм ээ. За тэгэл Канадыг 51 дахь мууж, Мексикийн эсрэг тариф тогтооно, Панамын сувгуур даун, Гренланд бол манайх байх ёстой гэдэл айхтар тийм одоо хурц радикал мэдээллүүдийг хийж эхэлсэн. Тэгээ энэ мэдээж энэ мэдээлэл энэ шийдлүүд бол өөрөө энэ олон улсын харилцааны нэгэнт шилжээд эхэлсэн байсан дэг журам системд бол нэлээд тийм эмх замраагүй хаос тийм ээ ийм радикал янз бүрийн улс төрийн хүчнүүд хэд барууны хэд зүүнний энэ улс төрийн намууд удирдагчид улс төрчид дэлхийд даяараа толгоогоо дэлгөөгээд энэ тэмдгүүд л одоо хурц мэдээллүүдийг хийгээд л ийм нөхцөл байдал үүсэж эхэлсэн байна. Тэгэхээр Трамп яагаад ийм гайхалтай хачин тийм ээ сонин мэдээллүүдийг хийх болов гэхээр мэдээж түрүүн хэлсэн системийн шилжилт яваад Америкийн нөлөөлөл буураад эхлэхийн цагт нэг сонин юм байгаа шүү дээ. Нөгөө Америкийн гадаад бодлогын Евраз руу чиглэсэн стратегийг нь Европ, ойрхон торонд Аз гэсэн ийм гурван бүс төр төвлөрж идэг. Тэр ойрхон торонд байж байгаа Афганистанд 2 их 80 долларыг зарцуулсан. 2001 оны 9 сарын 11-ний дараачаас эхэлсэн Афганистан дахь цэргийн ажиллагаа чи 20 жил болоод ерөнхийдөө бүтлгүүтээд Жо Байдны үед Трампын үед шийдвэр гараад Байдны үед тэндээс Афганистанаас цэргээ татаад гараад ойрхон торонд дахь нөлөөлөл ер нь ингээд хойш ухраад эхэлж шээ. Энэ зүүн өмнөд Азад Хятад гэдэг гүрэн их хүчрхчээл өмнөд Хятадын тэнгис рүү геополитикад хилээл тэнд Орос Украин руу геополитикийн нөлөөлөлөд хилээд ирэхээр чинь Америк ерөнхийдөө шахагдаж эхэлж шээ Евразийн орон зайгаас. Тэгэхээр энэ дээрээс яах вэ гэдэг дээр сонголт хийх шаардлага болсон Америкийн гадаад бодлогын шийдвэр гаргалтын механизмын хүрээнд ажиллаж байгаа хүмүүс, судлаачид, онолчид энэ дотор одоо Америк томоохон маргаан үүсэж байна. Нэг талд нь либерал онолчид, Франсис Фукуяма ч гэдэг юм уу тийм ээ. За тэгээ Роберт Койн ч гэдэг юм уу. Эдгээр судлаачид бол бид нар нөгөө арчилсан үнэт зүйлхий Вудроу Вилсны дэвшүүлжсэн 100 жилийн өмнө дэвшүүлжсэн дэлхийг арчилсан либерал үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх улсуудын тийм ээ жижиг том улсуудын эрх ашиг тэнцвэртэй хангагдсан тэр инх тайванлаг олон улсын харилцааг тогтоох ёстой гэдэг дээр Америк мандаалах ёстой. Гэтэл Трампын хийж байгаа зүйл бол эсрэгээр яваад баг Путинийг дэмжиж байгаа юм шигтэй. А гэтэл нөгөө талд нь реалист судлаач, неореалист. Одоо ийм гурван фронт үүссэн нөхцөл бид нар гурван фронт дээр тогтоон барина гэдэг бол төвхтэй асуудал. Энэ үед яах ёстой гэхээр хамгийн номер 1 өрсөлдөгч болох улсаа л тодорхойлох ёстой. Тэрний ихэр бүгд намдах Хятад ард улс. Яалч аргагүй хүчний хувьд, нөлөөллийн хувьд, эдийн засгийн хувьд, зэрэг стратегийн хувьд Орос бол гол өрсөлдөгч байхаа өнгөрсөн. Тийм учраас Оростод хийгээд байгаа энэ сөргөлдөөний үед
энэ Украин гэдэг асуудлаас үүсчээд байгаа Оросын тэр нэг геополитикийн яриад байгаа эрх ашиг энтрийг ямар нэгэн зохицолд Америкчууд бас буулт хийгээд ер нь гол стратеги Хятад руу шилжүүлнэ. Үүний тулд Оросыг Хятадын эсрэг болгох тал дээр л ер нь бид нар шийдвэр гаргах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ шийдвэр гаргалтын одоо юм сонголт гэх юм уу хуваагдал одоо үргэлжлэлээ. Цаашдаа яг аль тал нь давмгаалаад аль тал нь Америкийн шийдвэр гаргалтын эцсийн шийдвэр болоод гарах уу гэдгийг бид нар хүлээх хэлүүлж байна. Тэгээд ийм их эрс тэс эмх замбраагүй хаос байгаа нөхцөл байдалд Хятадч тэр Оросч тэр манай хоёр хөрш болсон. Манай хоёр энэ хөрш улсын хувьд бол цөмийн зэсэгтэй. Цөмсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн газар нутаг хүн ам 100% маш том тийм ээ. Ийм хоёр том улстай дунд нь ийм хавчигдсан байршилтай улсын хувьд бол маш их алга, маш нэгдмэл, маш шинжлэх ухаанч тийм ээ. Тэгээд идэвхтэй, нээлттэй, инхийг эрхэмсэн. Тэгээд олон талхуурт гадаад бодлого явуулах хэрэгтэй гэдэг нөгөө 2011 оны гадаад бодлогын зарчим бол маш сайн зарчим болж тараад байна. Өөрөөр хэлбэл тэр 2011 онд бид нар гадаад бодлогын үзэл баримтлалаа боловсруулж улсын их хурлаараа батлуулахдаа энэ нөхцөл байдлыг ер нь өөрчлөн тооцож байж гаргасан хууль эрх зүйн баримтж байгаа шүү дээ. Сүрхий юм байна. Тийм байна. 15 жилийн өмнөх явах цаадах юмыг бас харж тэр чухал баримтчгээ боловсруулсан юм байна шүү дээ. Тий. За тэгээд энэ хоёлаа зүгээр энэ нэг тодорхой кейсүүд рүү орё гэж ингэж бодлоо. Энэ Трамп ерөнхийлөгч маань одоо тэгээд эхлээд Украиныг бүр ингээд нэг хаяад өгцсөн юм шиг юм болоод тэр хоёр ч нэг сууж байгаа хоорондоо маргалтаад ингээд чи Оросын одоо ямар нэгэн юм буулт хийхгүй юм бол бид нар ч тусламжаа боллоо энэ төргээ нэг хэсэг юм болсон. Дараа цагаан ордонд болсон хэмлээ урлаг ярьсан. Тэгснэ нэг 2 хоногийн дараа ч үлээ бид нар ер нь юуг Украинд өгөх тусламжаа буцаагаас сэргээлээ Зеленский ерөнхийлөгчийг буцаад бид нар цагаан ордондоо урьж байгаа тэгээд ингээд ийм болоод байгаа маа. Энэ дээр таны тайлбарыг сонсоо. Энэ дээр нэг юм байгаад байгаа. Маш энгийн жишээ л дээ. Одоо таавал бодвол 1970-80 оны үеийн Монголд нэг юм атмаа үе байлаа шүү дээ. За тийм байсан. За ингээл байрны одоо тэгэл хорооллын ингээл нэг хорооллын атмаа нөгөө хорооллын болохоор асуудлууд үүсдэг. Олон улсын харилцаа яг л хүмүүсийн хоорондын харилцаатай адилхан. Нэг их хүрэн гэдэг бол нэг атмаа гэдээ ойлгочих л та нэг байрны нэг юм бүс нутагт нөлөөгөө тогтооцсон. Тэгээд тэр нэг юм атмаа нөгөө нэг юм байрны атмаантаа одоо бас нөлөөлийн бүсээ хуваалцж байгаа. Одоо хин аль хэсэг нь минийх байх уу гэдэг. Яг тийм үйл явдал бол улсын харилцаанд болж байгаа. Тэнгөт Украин гэдэг юм улс байна л да тийм ээ. Украин бол жижиг улс биш шүү. Украин бол асар хүчрхэг ялангуяа инженерчлэл, шинжлэх ухаан, хуучин зөвлөлтийн үеийн хамаг онгоцны мотор, инженерчлийн толгоонууд нь Украинд байлаа шүү дээ. Тэгээд хүйтэн дайны төгсгөлд Украин бол цөмийн зэхтэй үлдсэн зөвлөлтийн орыг авсан 3 улсын нэг нь Казахстан, нэг нь Украин, нэг нь Оросын холбооны улс шүү дээ тийм. Тэгээд энэ улс газар зүйн байршлын хувьд өөрөө их зовлонтой. Юу гэвэл нөгөө талаас Америк тэргүүтээ барууны улсуудын нөлөөллийн бүсээ тэлэх тэр хамгийн зүүн зах хязгаар. Нөгөө талаас Оросын холбооны улсын геополитикийн нөлөөллийн бусыг хасж хамгийн одоо эцсийн бүс нутаг бол Украин. Тэгээд Збигнев Бжезинский гээд 1997 онд шатрын авраг бүлэг бичсэн Америкийн стратегч бол Украиныг авч иж л Оросыг Украиныг нөлөөндөө оруулж иж, Украиныг НАТОд оруулж иж Оросыг ерөөхдөө тогтоом байна. Оросууд бол юу гэж үзээд нөхөр Украин бол уламжлалаар анчин манай геополитикийн ашиг сонголын бүс гэдэг. Тэгээд энэ зөрчил яваад байна. Тэнгүүт Дональд Трамп яаж ийм нөхөр дайныг зогсоом. Магадгүй Нобелийн тайвны шагналагч бас мөрөдчихж магадгүй. Тий. Тэнгүүт нөгөө түрүү яриадсэн нөгөө Хятад уу, Орос уу, ойрох дарамдуу гэдэг стратегийн хувьд бол Оросыг чинь бас бүр ингээд дайсан цааш нь болгоод Хятадын хавсаргуус болгочмооргүй шүү дээ. Тэгэхээр нөгөө атманууд яадаг вэ гэхээр өдөөлт хариултын арга гэж нэг юм олон улсын харилцаа. Тэгээ өднө. Тэгэхээр хариултууд яаж ирэх нь вэ? Тэр өдөөлтүүд Дональд Трампын тэр хэвлэлийн урал дээр харагдаж байгаа. Магадгүй Зеленский
тэр Трамп ч өөрөө бизнес сэтгэл гэдэг юм. Бизнес сэтгэлгээ бол нэлээд тийм хатуу, тэнд хүнлэг, ёсны зарчим энэ төр бол байхгүй. Яаж би эндээс ашиг хонжоо олох вэ гэдэг юм бодож байгаа. Улс төрийн нэр хүндийн, геополитикийн хамгийн гол нь эдийн засгийн мөнгөнийг. Тэгэхээр Украиныг авчирчаад, ерөнхийлөгчийг урьж авчираад тодорхой асуудлууд төр одоо булт хий. Тэ ингэ ийм байгаад байна. За Орос бол ийм байна. Тэгвэл мэдээж Зеленский хүн ер улсынхаа ерөнхийлөгчийн хувьд бол бохиндх юм гарч л таар. Өгдөх нь ч зүг ёсны асуудал. Гэхдээ зүгээр энд хавчург болоод ирэхэд харьцангуй бага улсын хувьд, жижиг улсын хувьд тэр улсыг төлөөлж байгаа тэргүүн дипломатын хувьд гадаад бодлогын шийдвэр гаргалтын оройдор байж байгаа хүний хувьд сэтгэл хөдлөлт хамаагүй автаж бас болохгүй. Харин тийм л баймаар юм. Тий. Тэр нь өөрөө эргээд бас аюултай нөхцөл байдлыг авчирна. Дональд Трамп бол сэтгэл хөдлөлт автагдчихэв. Гэхдээ цаана их эн чинь одоо хэдэн жилч энэ улс орныг удирдахын төлөө тэр маш их тийм олон шалгууруудыг давж одоо бид нар бол хашлт дотор хэлчихээ л да цэвдэг сэтгэлтэй тийм үү хүүтэн хатуу сэтгэлтэй ийм улс төрч байна шүү дээ. Бизнесийн маш их туршлагатай. Хүнээр юу ч үдчихэж мэднэ. Тэр өдөөлтүүдийн хариулт нь Оросоос яаж ирэх нь үү? Хятадаас яаж ирэх нь үү? Европын холбооноос яаж ирэх нь үү? Орос орнын улсуудаас ямар ирэх нь үү гэдгийг чинь л анзаарж байгаа Украин дээр. Тэнгүүд Оросын хувьд байр суурь дээр ингээд хэвлийн төлөөлөгч Песков тий. За энэ дээр бол нэг хайхтрим хэлсэнгүй. Хятад бүр наамгүй. Хятад хайхтар үнсэн шүү дээ. Энэ дээр нэг сэтгэл хөдлөл хандаалаа тийм юм гэдэг дипломатын янз бүрийн байр суурь. Тэр өдөөлт хариултууд л явж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд өдөөд хариулт нь ямар байх нь вэ? Тэнгүүтээ буцаага нөгөө Зеленский дээр буулт хийгээд байгаа юм шиг тийм. Одоо нөгөө технологийн мэдээллүүдээ хуваалцахгүй гэжсэн бол эргээд хуваалцнаа шиг тийм үү. Зэвсэг нийлүүлэхгүй гэжсэн бол нийлүүлнэ шиг тийм үү. Эргээд Европ бас яах нь гэдгийг анзаардаг. Яг л Европын холбооч өөрөө бас энэ либерал арчилсан дэг журмын чинь сэтгэлгээний үндэс суурь нь Америк биш Европ ч дээ. Тэн дотор бүр Франц байна. Нөгөө соён гэгэрлийн үеийн Жан-Жак Руссо, Шарл Монтескье ч гэдэм үү тэр философи сэтгэгчлэгч энэ либерал арчилсан дэглэм гүйцэтгэх хууль тогтоох тийм ээ шүүх засаглалын засаглалын хэлбэрийн хувьд арчилсан засаглал ямар байх вэ гэдгийг дарангуул юм биш тийм ийм чинь тэнд бий бол гэсэн үзэл санаа. Тэр нь 1789 онд Америкчууд өмцөөлөндөө тусгаж өгөөд ингээд өнөөдрийн хүртэл явж байгаа. Уг нь бол Америк либерал арчилсан ус. Гэхдээ нөгөө Трамп гэдэг хувь хүн гарч ирэнгүүтээ тэр нөгөө арчилсан үнцүүлүүдээсээ татгалзаад л тий. Путин бол одоо мундаг удирдагч, Ши бол дайггүй удирдагч, Ким Жон Ун бол сайхан удирдагч гэдэг ч юм уу. Өмнөх термдэр ч бас нэг тийм байсан. Тэгэхээр Трампын мэдгдлөө, Трампын үйлдэлүүдийг бол би зүгээр хувьдаа юу гэж харж ийнө вэхээр үнэхээр санаа ус яг тэгж бодоод байна уу? Эсвэл нөгөө өдөөлт хариултын гэдэг сэтгэл зүйн тестүүд яваад байна. Гэсэн л бодлоо. Тий, би зүгээр үзэгчтэй хэлэхэд Баабар бас яг өөрсгч бодолтой юм билээ. Тэр бас нэг хатгаж тэр цаад улсуудынхаа тагнахч гэдэг туршигч гэдэг юм уу тийм л юм яваад ах шиг биш үү наад нөхөрч ингэж. Тийм энэ дашрам дэлгэхэд нөгөө би бодож байгаа ярьж байгаа юм биш л дээ нөгөө олон улсын харилцаас судал дотор гадаад бодлогын шийдвэр гаргалтын судалгаа 1950-аас 60-аад онд Америкт хөвгчтэй хийгдээд тэр сэтгэл судлалын шинжилгээ орж ирээд тэнд аюул олон аргаар нөгөө лидерүүдийн гаргаж байгаа зан үйлдэл түн шинжилгээ хийгээд тэндээс цаашдаа ямар шийдвэр гарах боломжтой гэдгийг судалдаг ийм сэтгэл судлалын улс төрийн сэтгэл судлалын салбар бол хүчтэй өгсөн олон улсын харилцааны судалгаа. Тэр нь эхлээл хамгийн ихнийх нь нөгөө Фройдын психоанализ буюу хүүхд тогтой энэ хүн Гитлер ямар хүн байгаад энэ юм болоо өнөөдөр болцсон ч гэдэг юм уу. Эсвэл Путин одоо Ленинградад өсөж явахдаа ямар байсан тийм ээ байрныхаа нөхдүүдэд дад үзэгддэг байсан юм уу тэрнээсээ дараа нэг юм болж Тиран болж гарч байгаа юм уу ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ сэтгэл улс төрийн сэтгэл судлалчин биш олон талаар судалгаа хийгээд явж байгаа тэр нэг өдөөлт хариултын арга гэдэг бол ихэнх лидерүүдийн хийдэг бас нэг юм аргууд. Тэгээд л нөгөө түрүү хэлжсэн нөгөө байрны атманууд тэгээ одоо болд гэдэг нэг атман мегмурдорч гэдэг нэг атман байлаа гэхэд болдын нэг юм усын ингээл авчиад нүүрэн дээрээс нэг аваад тэгэхээр болд атманы хариу реакц ямар болох нь тийм ээ. Энэ дээрээс л одоо дараагийнхаа алхмуудыг хийнэ гэсэн. Шууд алхам хийж болохгүй. Тий. За энэ олон улсын байдлыг та бүр түүхтэй юутай нэг сайхан тайлбарлаа. Баярлалаа. Тэгээ дараа нь одоо хоёлаа энэ нөгөө энэ хүнд нөхцөлд одоо хүнд нөхцөл гээл да олон улсын тэгээ тааж бүр хаус гэж нэрлэж байна.
Энэ үед Монгол улсын гадаад бодлого маань хэр зохицон ажиллаж байна. Би бүр зарим хүмүүстэй одоо л дэлхий бараг ийм галзуурлахын хэрэг үед. Угсаа тийм байдаг. Тэгж байгаа томоохон дайнд төрсэн нөхцөл байна. Ер нь нэг ийм олон улсын харилцааны систем 100 жилийн давталцтай ийм галзуурлууд явдаг. Бид нар мэдэн шүү дээ дэлхийн 1-р дайны дараа 99 онд одоо ингээл их тайм дахиж ерөөсөө хэдүүлээд дайгахгүй шүү. Үндэснүүдийн холбоог байгуулад л чухам одоо тийм ээ Келлиг Брайны гэрээг л тийм ээ одоо энэ дайныг гадаад бодлого хэрэгсэл болохоо болио гэж 27 онд Стимсоны номлол гэж Америкийн нэгдсэн улсын төрийн найрамдагчийн дарга 1928 онд Япон руу энэ зүүн Азид хийж байгаа төрмгийлээ байл гадаад бодлогыг ерөөсөө их тайван яриа хэлцэл чухал шүү. Дайны хэрэгслийг хэрэгжиж болохгүй шүү. Гэтэл 29 онд эдийн засгийн хямрал гарсан. Энэ хямралын дараа бүгдээрээ нөгөө одоо нэг эхлээд дэс протекционист буюу өөрийнх нь зах зээлийг хамгаалах хэрэгтэй, гадны бараа таваараас өөрийн зах зээлийг хамгаалах хэрэгтэй гэдэг бодлого Америкт Смут Хаулын тарифын хууль гэж батлагдаад тэр хуулийн дараа Канадын, Европын бүх энэ бараа бүтээгдэхүүн 60% татвар тогтоосон боломжоор. Тэгээ энэний чинь дараа бүх улсууд бүгд л хувь одож гисэн. Нөгөө дэлхийн дөнгөж нэг юм либералчлагдчихсан та ярьжсэн худалдаа эдийн засгийн чөлөөт тэр орчин бүрдчихсэн эдийн засгийн чинь дэлхийд унаад. Тэгээ энэс холбоотой мэдээж ажилгүйдэл зах зээлийн эдийн засгийн хямрал, мөнгөний үнгүүдэл одоо олон зүйлүүд бий болоод 29 оны тэр Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр гарсан хямралч айхтрын болж байгаа шүү дээ. Тэр 29 оны 10 сарын 29-ны хар мэгмар гараг гэдэг чинь нэг өдөр 11 брокер амиа гарсан байгаа. Өөрөөр нь худалдаад авсан байсан индекс юунууд нь хувьцаанууд нь 0 болтлоо оноо. Тэгээ эн чинь дэлхийд гарахад. Тэгээ энэ дээр хэн гарч ирдэг вэхээр нөгөө популистууд гарч ирдэг. За би наад улс орноо чинь хөгжүүлээд өгнө. Би удаа халаад өгнө. Наад нэг юм ч бол болохгүй байх гэдэл тийм ээ. Тэгэл нөгөө нэг чөлөө зах зээлийн эдийн засгийн чинь шүүмжлэл төрийн оролцоо их хэвээр Джон Мэр Кенсийн зөвлөгөөнүүд яваад л ингээл явсан чинь бүгдээрээ 90% бодоол бүгдээрээ үндэснийхээ ашиг сонирхлыг тэргүй үнэн тавиал үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд байх хэвээр хөр хүчтэй байх хэвээр. Тэр үед хүч гэдэг ойлголт нь мөнгө гэхээс илүү цэргийн хүч нь чухал байсан учраас цэрэглээл зэвсгэлээл ийм одоо маш их сэтгэл зүйн дарамттай нөхцөл байдал руу орж ирж байгаа. Бүгд зэвсгэлээд гэсэн. Өнөөдөр яг л тийм нөхцөл байдал үүсэж байна. Улаан олон зардлууд гасыг үүсэж эхэлж байна. Энэ нөхцөл байдал чинь явсаар хагаад хурцсаар хагаад 1939 онд дэлхийн 2-р таа эхэлж байгаа. Ийм нөхцөл байдлын анхны симптом шинж тэмдгүүд өнөөдөр илэрсэн байна. Тэгэд ийм үед манай гадаад бодлого яах вэ? Гэдэг чи одоо бидний хувьд монголчуудын хувьд хамгийн их санааж хэлэх асуудал. Орос Украин яах вэ? Тэр хин ялах нь чухал биш. Эндээс дараа нь юу ямар үр дагавар гарах вэ? Хятад Америкийн тарифын энэ худалдааны дайн эндээс ямар үр дүн гарах вэ? Трампын гадаад бодлогын одоо юу гэдэг тийм ээ шийдвэрүүд нь бусад улсуудын гадаад бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ? Ерөн систем хаашаа ирэх вэ? Системийн дэг журмыг шинээр тогтоох их гүрнүүд нь хэн байх вэ? Хүч гэдэг нь цэрэг үү, эдийн засаг үү, технологи үү? Эсвэл одоо юу гэдэг те өөр зүйл байна уу гэдгийг маш сайн судалгаа шинжилгээр судалж байж, системээ маш сайн анзаарч байж бид гадаад бодлогын шийдвэрийг гаргах хэрэгтэй. Үүний тулд би нөгөө гадаад бодлогын шийдвэр гаргалтын багсаах судалгаа хийдэг хүний хувьд миний хувьд системийн судалгаа, тодорхой их гүрнүүдийн гадаад бодлогын судалгаа, дэлхийн нийтийн эдийн засаг, геополитик, нийгэм хүмүүнлэгийн чиг хандлага, дэлхийн нийтийн улс төрчдийн сэтгэл зүй одоо ингээд солиотой юм шиг хүмүүс гарч ирээд шийдвэр гаргаад хэллээ шүү дээ. Магадгүй солиотой биш байж магадгүй мэдэхгүй одоо би сэтгэл зүйч биш болохоор тэгэхээр улс төрийн сэтгэл судлалын шинжилгээ гэдэг тэгэхээр нэг шинжилгээ ухаан дээр суурилсан маш сайн судалгаануудыг бид нар хийж агаад авах гэхийн ухаанаар тэндээс харж агаад тэгээд бид нар хамгийн гол нь миний бодож явдаг судалгаа хийдэг нэг чиглэл бол бид нэгтгэл байх хэрэгтэй хамгийн түрүүнд. Монгол улсын ашиг сонирхол бол бидний нэн тэргүүний ашиг сонирхол байх хэрэгтэй. Гадаад бодлогоч төр, дотоод улс төр эдийн засаг нийгэм соёлын шийдвэр гаргалтантай ш төр. Тиймийн тулд гадаад бодлого нэгдмэл байхын тулд яах хэрэгтэй вэ гэхээр гадаад бодлогын шийдвэр гаргах механизм гэж байна. Энэ ганц гадаадын хам шийдээд, эсвэл ганц засгийн газар шийдээд, эсвэл ганц төрийн тэргүүн ерөнхийлөгч шийдээд, эсвэл улсын хурл парламент шийдээд явцдаг зүйл биш. Манай харьцсан ус гадаад бодлогын үндсийг парламент тодорхойлно. 1992 оны үндсэн хууль дээр чинь чиг үүргүүд нь байж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч нь ямар чиг үүрэгтэй, засгийн газар нь ямар чиг үүрэгтэй, парламент нь ямар чиг.
Тэгэхээр гадаад бодлогын үндсийг парламент тогтоочч бид нар 2011 оны гадаад бодлогын үзэл баримтлал. Энэ гадаад бодлогын үзэл баримтлалын зорилго, зарчим, чиглэлүүд ямар байгаа гэдгийг гүйцэтгэх засал хэрэгжүүл. Гадаад яам засгийн газрын төрийн тэргүүн. Төрийн тэргүүн бол гадаад харилцаанд улсаа бүх асуудлаар бүр хэрэгтэй төлөөлөхийн зэрэгцээ гадаад бодлогын хэрэгжилтэн дээр тийм ээ гүйцэтгэх үүрэг гүйцэтгэх. Тэгэхээр энэ дээр энэ институцүүд шийдвэр гаргах механизмд багтдаг энэ парламент нь, засгийн газар нь, төрийн тэргүүн нь тийм ээ. За тэгээ парламентын чинь гишүүд нь бүгд багтан, засгийн газрын гишүүд бүгд багтан, гадаад яам зэрчгээр орж ин, үндэсний аюулгүй байдал зөвлөл багтаж орж ин. Дээр нь шийдвэр гаргалтанд оролцоотой судалгааны think tank буюу бодлогын судалгаа хийдэг хүрээлэнгүүд байна. Судлаачд бас. Энэ бүгд чинь нийлээд нэг юм гадаад бодлогын шийдвэр гаргах механизм гэдэг юм бүрдүүлж байгаа. Америкт бол foreign policy decision making establishment гэдэг. Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоо. Америк бол тэр өнөөдөр жоохон түрүү ярьлаа шүү дээ. Ийм нөгөө систем өөрчлөлтөд Америкийн хүч буураад шинэ тоглогч гараад ирэхээр ингэн гэдэг дээр нөгөө хуваагдал үүсэж байгаа. Энэ хуваагдал ч өөр Америкийг мухаар гэдүүлээд эхэллээ шүү дээ. Яг үнэндээ. Тэгэхээр бодлогын хувьд бид нар нэгдмэл байх хэрэгтэй. Тэр нэгдмэл байхын тулд ямар энэ механизм яаж ажиллах ёстой вэ гэхээр үндсэн баримтчил баримтал, хуулиал баримтал. Энэ дээр ямар нэгэн миний хувийн амбиц эсвэл би ингэж боддог ч гэдэм үү, эсвэл би Украин талтай, эсвэл би Орос одоо талтай гэдэг дээр хуваагдах биш. Монголын ашиг сонирхол гэдэг дээр явж байгаа юм. Энэ дээр think tank судалгааны хүрээлэнгүүд судалгаанаа хийн, үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр тэндээс шүүн, тэгээд парламент гүйцэтгэх засаг, төрийн тэргүүн дээр зөвлөмжүүд гарна. Ингээд бид нар гадаад бодлого явуулна гэдэг. Энэ систем бол миний үзэж байгаагаар 2021 он ковидын дараачаас Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх ерөнхийлөгчийн тангараг өргөд гарч ирсэн үеэс за түүний зөвлөх баг тийм ээ гадаад бодлогын тэгээд улсын их хурл, засгийн газар, гадаад яам маань ялангуяа энэ тал дээр бол маш сайн ажиллаад мэдээж цаг үе нөгөө эвгүй болоод тэгэхээр бид нар нэгдмэл болохоос гойтлоор орж эхэлсэн. Дээр нь энэ шийдвэр авах механизм нэгдмэл байх. Дээр нь бодлогын залгам чанар гэж нэг. Өмнө сайтар судлаад зөв гэж үзээд гарцсан шийдвэрийг хинч вэ дараагийн тэр засгийн газрын сайд нь байна уу, төрийн тэргүүн нь байна уу, гадаад яамны сайд нь байна уу өөрчлүүлээд явах хэрэгтэй. Мэдээж гадаад бодлогын шийдвэр нөлөөлдөг дотоод гадаад хүчин зүйлүүд байна. Систем өөрчлөгдөд байгаа учраас бид нар тэгэх ёстой л гэдээ яваад иж болохгүй. Дээр нь мэдээж уян хатан байна. Маш мэдрэмжтэй ажил. Энэ тохиолдолд манай гадаад бодлого бол одоогийн байдлаар боломжийн сайн гадаад бодлогын үзэл баримтлалын тэр тэргүүлэх чиглэлүүд, хоёр хөрштөгөө тэнцвэртэй харилцах, гурав дахь чиршийн бодлого. За тэгээд гурав дугаар тэр Азийн чиглэл одоо бид нар өнгөрсөн жилээс энэ Төв Азийн чиглэлд маш эрчимтэй ажиллаад эхэллээ шүү дээ. Тэнцвэртэй байх гэдэг тал дээр Туркид энэ оны өмнө хийсэн ажил байна. Тэгээд нөгөө айлчлалыг хоёр талтай болгож байна. Нэг тал руу зөвхөн манайхан яваад дээр нь ер нь бол нэг юм гуйлаг гуйдаг гадаад бодлого дипломат ажиллагаа байсан бол одоо бид нар бол гадаад харилцааны урсгалыг хоёр талтай болгож байна. Эргээд манад айлчилж байна. Сонноос энэ зун наадмаар Японы эзэн Монгол улсад айлчлана. Тийм гэсэн шүү. Тэгээ энэ бол одоо Монголын гадаад бодлого, орчин цагийн дипломат ажиллагаанд бас маш тод өнгөөр бичигдэх ёстой юм үйл явдал. Яг гэвэл Японы эзэн тангараг өргснөөс хойш гадаад 3 дахь айлчлана. Британд айлчсан, Индонезид айлчсан, 3 дахь нь Монголд айлчилж байгаа. Бид нар бол Японтой их тайван тийм ээ их тайвныг хөгжүүлэх тусгай стратегийн түвшлийн харилцаатай. Манай 3 дахь чиршин бас чухал чиглэл. За тэгэл ингээл манад айлчилж байгаа, манахаас гадагшаа хийж байгаа айлчлалын тэнцвэр хадах төлөвлөгөө эхлэв. Дээр нөгөө гуйлгын гадаад бодлого биш, харилцан ашигтай хамтын ажиллагаа. Манад ийм боломж байна. Танад юм. Тийм учраас үеийн ерөнхийлөгч бол дандаа бизнесийн форум, тэгээ бизнес to бизнес буюу B2B уулзалтуудыг байнга хийдэг болж эхэлж байна. Тэрнээс одоо Монголд эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын боломжууд нэгдэж гарч ирж байна. Дээр нь Монгол улсын төрийн тэргүүний гадаад хийж байгаа айлчлалын нэг чухал зүйл бол улсууд хүчтэй байх хэрэгтэй байгаа шүү дээ. Хүчийг бид нар хатуу хүч, зөөлөн хүч гэдээ ангилах юм бол бид нар тэр хатуу хүчний элементүүд буюу зэрэг эдийн засгийн чадвар нь хомс, хэцүү. Харьцангуй энэ хоёр дахь харьцуулахаар. Гэтэл бид нар зөөлөн хүчний бодлого. Дэлхий дээр байхгүй түүхэн уламжлал. Дэлхийн түүхэнд хизээч байгаагүй богино хугацаанд байгуулсан төр тус. Дэлхийн их тайван дипломат ажиллагаанд оруулсан монголчуудын хувь нэмэр хаанч байхгүй урлаг соёлыг түүхэн уламжлал биднэрт байна. Тэрийгээ бид нар дэлхий дээр дэлгэн харуулж бид нар ийм соёлтой, ийм түүхтэй гэдэг юмыг ерөнхийлөгч төрийн айлчлалынхаа хүрээнд хийж байгаа нь сая болж байгаа тэр Чингис хааны олон улсын үзэсгэлэн
Мориорын найрал чуулга, Чингис хаан музейн дэргэдэх хаан найрал чуулга ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээр нь одоо ингээд уран нугараач, циркийн үзүүлбэрүүд, үндэсний найрал хөгжмийн одоо бүжигчид, за тэгээд манай дүүрийн театрын дуучид ингээд зөөлөн хүчний бодлогоо бол бид нар бас нөлөөтэй байх, олон улсын харьцаанд мартагдахгүй байх, идэвхтэй байх гэдэг тал дээр маш идэвхтэй явуулж байгаа. Тийм учраас Монгол улсын гадаад бодлого нэгдмэл байх, залхам чанартай байх, идэвхтэй байх, олон талхуурт байх, тэнцвэртэй байх. Тэгээд хүчний бодлогыг зөөлөн хүчний замаар бас явуулах гэдэг тал дээр нь нөгөө зөвхөн манад танах юу өгөх юм гэдэг биш. Бид боломжоо ашиглаж харилцаагаа яаж явуулах юм? Бизнес эдийн засгийн харилцаа маань ямар байх юм? Боловсрол шилжих ухааны салбарт бид нар яаж ажиллах юм? Боломжуудаа анзаарна. Мэдээж болдгой Мегмөрдөөч хоёрын санаа бодол бүх юм 100% нийлнэ гэж байна. Тэгээ энэ үед битээр боломж харилцан хамтаа ажиллах боломжууд нь юу вэ гэдгээ ярина. Тэгээ энэний тулд мэдээж энэ төрлийн ажилтнууд гадагшаа хийж байгаа, гаднаас ирж байгаа төрлийн ажилт бол манай гадаад харилцааны яам, дипломат албаныхан бол маш их хүч шармалт гаргаж ажиллаж байгаа. Саяны жишээлбэл таны дөрөнд дурдсан Польш Чех яш дээр ихэд нийтдээ 125 хүн ажилласан. Ашигны зан. Ерөнхийлөгчийн тамгын газар, гадаад яам, тийм ээ, Европын газар, улсын худлаа эдийн засгийн газар, бодлогын судалгааны газар, тэнд байгаа элчин сайдын яамны ажилтнууд, төрийн тусгай хамгаалтынхан. За тэгээд нөгөө сүүлийн үед нөгөө худлаа хилжүүл төрийн тэнхимчин бас энд орж ирж байна. Дээр нь парламентын бүлгүүд орж ирж байна. Хоёр талын. Дээр нь өөр нэг сони юм одоо энд дурдахад сүүлийн үед бид нөгөө нэгдмэл байхын тулд гадагшаа нэг л дуутай байх гэдэг шүү дээ. Дотроо улс төрийн хувьд хагалдчихж болно уу? Гадагшаахаа бид нар сөргөчний намд ч гэсэн одоо ирэх барьж байгаа намд ч гэсэн энэ дээр нэгдээд нэг байгаа шүү бид нар. Гадаад бодлогын асуудал дээр. Тантай харилцах асуудал дээр бол Монгол нэг шүү гэдэг юм а. Илэрхийлэх зорилгоор олон ажлууд хийж байна. Тийм. За та их сайхан тайлбар өглөө. Тийм. Би зүгээр энэ нэвтрүүлгийг ашиглаад гэх юм уу эргэн хувийнхаа хувьд бас нэг бодлоо хавчуулчих гэж бодлоо. За. Тий, таач бас тэрийг бас батлах шиг бодлоо. Миний бодлоор бол энэ 17-оос 21 онд одоо энэ Батулга гэж хүн ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллахад бид нэр одоо таны сая хэлжсэн тэр олон зарчмуудаас нэлээд ухарсан гэж би хувийнхоор хардсан шүү. Бид нэр зөвхөн тэр Орос улсыг наалж гэх юм уу тэрнтэй зөвхөн харилцаж одоо тэр Путин гэж хүн ерөнхийлөгч хаана очин манай ерөнхийлөгч тэнд очиж уулздаг. Тэр алс орнуудын эдийн засгийн форум гэдгээс өөр газар очидгоо бид нар чинь тэр байтглаа нөө жил болгон болдог энэ нөгөө нүүби ерөнхий ассамблеийн их хурл ассамблеэд бид нар чинь төрийн тэргүүнүүд очдөг байснаа болоод энэ тэр бүр нэг тим юм руу орцсон байсан шүү. Тэгээ харин ашгүй одоо тэр яаж 21 онд бид нар хөлсөх гэж үнийг сонгосон юм. Ингээд одоо таны хэлсэн бүх нөгөө баримт бичгүүдэд бичсэн тэр зарчмуудаа эргэж гаргаж ирсэн ийм үйл явдал болсон байхаа гэж би эргэн үнийхээ хувьд бодж явд юм аа. Тий. Тэр сая гадаад бодлогын үзэл баримтлалын чинь 3 дугаар зүйл дээр манай гадаад бодлогын зорилго байгаа. Бүх улсуудтай найрсаг харилцаж тийм их тайвнаар ингээд 5 дугаар зүйл дээр нь Монгол улс гадаад бодлогын хувьд бол нэгдмэл байна гэж байгаа. За тэгээ 14-ийн 1 дээр нь бид нар хоёр хөштөгөө тэнцвэртэй харилцана. 14-ийн 2 дээр нь өндөр хөгжилтэй улсуудтай Америкийн нэгдсэн улс, Европын улс дашрамд дурдахад энэ нөгөө дурдгдсан байгаа 3 дахь чөршийн улсуудтай дийлэгтэй стратегийн түвшлийн харилцаа. Хамгийн сүүл Түрктэй сая 1 сард болсон төрийн ажилтны үр дүн стратегийн түвшлийн харилцаа. Хүмүүс нэг ингээд за найрсаг харилцаа хамтын ажиллагаа, иж бүрэн түвшлийн харилцаа, стратегийн түвшлийн харилцаа ялгааны юу юм бэ гэж бодоод байдаг. Бас ялгаатай байна. Тийм биз. Тэ, маш их ялгаатай. Стратегийн түвшлийн харилцаа бол ер нь харилцааны байж болох хамгийн дээд түвшний харилцаа. Мэдээж улс болгонтой нэг адилхан стратегийн түвшлийн харилцаа тогтоохгүй. Улсынхаа газар зүйн байршлал, нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, тийм ээ, дэлхийд эзэж байгаа байр суурьнаас шалтгаалаад Японтой бол түрүүн хэлсэн их тайван хөгжил дэвшлийн төлөөх тусгай стратегийн түвшлийн харилцаа ч гэдэг юм уу. Стратегийн танилцлын харилцаа гэдгийг товчхоор хэлэх юм бол хоёр талын харилцаа улс төр эдийн засгийн нийгэм соёл хүмүүнлэг бүх салбарт юм. Хоёр талын харилцаа төрийн тэргүүний түвшинд, засгийн газрын түвшинд, гадаад харилцааны түвшинд, салбарын яамдуудын түвшинд харилцаа идэвхтэй юу. Дээр нь хоёр тал харилцсан элчин сайдын яамдуудаа байж харилцааны түвшинг өндөр хадгална. Хамгийн сүүлд нь олон улсын харилцааны асуудлаар байр сууриа бие бинийгээ дэмжиж ажиллана. Магадгүй танай улсын тэр байр суурийг дэмжихгүй бол бид нар
түтгэлцэх байр суурьтай байна. Тэгээ манай гадаад бодлогчны Орос Украины дайны дараас нэг олон асуудал дээр түтгэлзээд шүү дээ. Тэр чинь нөгөө түншлийнхээ харилцааг сэвтүүлэхгүй гэдэг л байр суурь юм. Тэрнээс одоо юу гэдэг нь за тэр нь зөв, энэ нь зөв гэдэг ингээд савчаад иглүүл эн чинь нөгөө цаад нөгөө стратегийн түншлийн харилцаатай чинь улсын чинь ирэх шиг рүү зөрчилдөд. Яасан бэ нөгөө нэг стратегийн түншлийн харилцаа. Иж бүрийн түншлийн харилцаа бол энэ дараагийн түншлийн харилцаа гэдээ ойлгож болно. Иж бүрийн түншлийн харилцаа гэдэг бол улс төр нийгэм эдийн засаг, улс төр шинжилгээ ухаан, батлан хамгаалах гэх тэр салбаруудын харилцаа одоо өндөр түвшинд хадгалагдахаас гадна хүмүүнлэгийн хоорондын хүн хоорондын за тэгээд одоо бизнесийн тийм ээ бусад тэр нөгөө юм харилцаа нэлээх өргөн хүрээнд явна л гэсэн. Тэрний дараа найрсаг харилцаа хамтын ажиллагааны ингээд явна. Одоо жишээ нь бид нар 2 өртөөч 1993 онд найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаад хожим явсаргоод иж бүрэн түншлийн харилцаанаас иж бүрэн найрсаг харилцаа одоо иж бүрэн стратегийн түншлийн харилцааны түвшинд ирсэн байж штэ. Тэгээд саяны дурдсан таны одоо хувь хүний үзэл баримтлал гээд 17-оос 21 оны үеийн Монгол Улсын гадаад бодлого явсан талаар та хөндлөө л доо. Яг хөө зүгээр 2017 онд ер нь нэг юм байгаад байгаа. Харж байхад Дональд Трамп ерөнхийлөгч бол 17-оос 21 онд байхдаа тэн чин заавал гадаад бодлогын шийдвэр гаргах механизм дээр ямар алдаа оноо гарч уу. Тэгээ нөгөө бүгд найрамдах намын төлөөлөл болж шийдвэр гаргалтанд очсон шүү дээ. Гэтэл бүгд найрамдах нам дотор нь олон улс төрийн фракцууд байгаа. Зарим Трампыг дэмждэг. Тэгээ тэр фракцуудаас хүн аваад үндэсний аюулгүй байдлын зөвлөх төрийн нарийн дарга гэж тавиад Трампын одоо 17-оос 21 оны үед бараг л 3 үндэсний аюулгүй байдлын зөвлөх солигдсон. Төрийн нарийн дарга 2 солигдсон. Өөрөөр нийлэхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол байна. Гэтэл манай ашир тэр одоо юу гэдгийг туршлага дээрээс үндэслээд сая энэ 25 оны 1 сарын 25 руу өрсөний дараа дандаа өөртөөгөө санал нийлэх хүмүүсийг татаж авчираад үндэсний аюулгүй байдлын зөвлөх төрийн намжийн дарга. За тэгэл мөр Джон Кеннеди энтер гэдэг тийм үү. Нөхдүүдийг авчраад ингээд тавиад явж байна. Тул батлага ерөнхийлөгчийн 17 онд ерөнхийлөгчийн албан тушаал тангараг өргөсний дараа мэдээж нөгөө ерөнхийлөгч маань нэг тодорхой байр суурин дээрээ гараад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэлт нэг жил хагас шаард. Бага бүрдүүлнэ. Яаж явахын засгийн газартайгаа хэрхэн ойлголцсон. Тэгжээтэл юу болоод өрч өгөх нөө 19 онд ковид гэдэг шиг мараад тий. Тэгээ газар зүй геополитикийн хувьд одоо хой төрштэйгөө хамгийн ойрхон. Тэгээд Чиндаун тэрд бол хятад очижсэн шүү. Толго ерөнхийлөгчийн хувьд бол дангаас Орос руу явжсан. Тэр шүүл Трамп ерөнхийлөгчтэй уулзаж стратегийн түншлийн харилцааг 1900 сорилтын сан тэрийг бол би нөгөө урдлын улсуудын хийсэн ажлыг л одоо гараа үсэх зурах гэж очсон байх гэж би боддог. Тий. Гадаад бодлого залгам чанартай байх гэдэг дээр тэр чинь манай хөвшөр гинт санаачлал ингээл Трамп ерөнхийлөгч 270 сая доллар өгсөн биш. Тэр чинь манай гадаад яам тийм ээ. Өмнөх тэр одоо ерөнхийлөгчдийн үед хийдсэн ажлууд чинь явсаад үр дүн тэнд ирээд явж байна. Тэгээд мэдээж ковидын нөхцөл байдал гэнтергээд олон хүчин зүйлээс магадгүй хувь хүний тэр үйлс нөгөө шийдвэр гаргалтанд хувь хүний хүчин зүйл байна. Өөний дэлхийн ертөнцийг үзэх үзэл үндсүүлгээд тэрнээсээ шалтгаалаад магадгүй танд анзаарчихсан тийм зүйл байхыг бас үүсэх аргагүй. Тэрийг бол одоо судалгаа шинжилгээний үүднээс улс төрийн сэтгэл судлалын үүднээс яг ямар болоод яагаад ийм шийдвэрүүд гарч ирсэн. Зүгээр ковидын дараа ялангуяа 22 оны 2 сард Орос Украины дайг хэлсний дараа бол дэлхийн ертөнцийн ийм самуурлын байдалтай хаашаа явах гэдэг. Мэдээж эндээс жижиг дундууд их хохирдог жижиг улсууд. Энэ жижиг улсуудын хувьд бол цаашаа хилээ хагаад нам гүм за би нанд жалинд нь ч оролцохгүй. Эсвэл нэг том гүрнийг дагаад би таныг л дагая. Эсвэл одоо жихэн нүүбэл хамгаална. Сүнсний байгууллагад насаа даатахыг гэсэн ийм хувилбарууд байна шүү дээ манай ингэ тий. Тэгэхээр бид нар яасан вэхээр нөгөө гадаад бодлогын үзэл баримтлал барьсан. Ихийг ирхмэлсэн, нээлттэй, олон талхуурт тийм ээ хараат бус гадаад бодлого. Жишээлбэл Путин ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн 9 сарын ажлын дараа бол шүүмжлүүд их явсан. Тэгээ нөгөө талд нь тийм ээ Францын ерөнхийлөгч Макроны ажил Монголд ирэхээр муусан уран яас ийсэн гэдэл гэл. Манайх нэг юм хоёр тал руу хуваагдаж авч байгаа. Гэтэ тэр нь цөөхөн юм шиг байгаамаа хуамын нэг юм 5-10% юм шиг байгаа. Үлдсэн нэг 80% тэр нэг тийм чухал биш өдөртмийнхаа амьдралыг яа хийж байгаа юм шиг байгаа. Тэгэхээр энэ байдал бол гадаад бодлого зүгээр миний бодож явдаг тийм үү жоохон харамсаж биш юм аа. Жоохон болгоомжлж явдаг зүйл бол орчин цагт гибрид дайн буюу юм холимог дайн хийдэг болсон.
Жишээл Оросын Украинд хийсэн дайны өмнө бол гибрид дайны технологид их явсан. Уламжлалтай явна. Уламжлалт тустай явна. Тэр нь мэдээллийн технологи дотор нь хаалтуулах, тэгээ өөрийн талын улс төрчийг засгийн газарт оруулах, тэрийгэ дэмжих энэ төргээд тийм юмнуудыг их гүрэнд хийж байгаа. Тэрийг нэг үгүй хэлэхэд Оросоос манад хийж байгаа. Хятадаас манад хийж байгаа. Америкаас ч манад хийж байгаа. Өөрийнх нь талын үнийг дэмжүүлэх, өөрийнх нь талын үнийг гаргах. Магадгүй таны төрөний хүний жишээ тэр гибрид дайны юм бахи бас үүсгэх судлах хэрэгтэй. Тэгэхээр энэ гибрид дайны үед бид нар нөгөө миний л яриад байгаа юм тэр нэгдмэл байх хэрэгтэй. Гадны янз бүрийн агентууд, янз бүрийн санаатаа санамсаргүй гадны тэр бодлогын гар хөл болгосод их байна Монголд. Тэр нь одоо нөгөө 3 төршийн бодлогын хүрээнд оюутлогоо одоо Орана гэдэг нөгөө 3 төршийн хөрөнгө оруулалтуудын эсрэгүүс нөлөөлөлтүүд байна. А гэтэл нөгөө талд нь Орос Монголын хоорондын харилцааны газар зүйн геополитикаас шалтгаалсан ялч аргагүй хийх ёстой ажлууд бас байна. Тэрийг бас эсэргүүцдэг юм. Эргээд энэ нь юунд дэмжиж өгөхөр манай гадаад бодлогын шийдвэр гаргалт нөлөөлөө. Эндээс шалтгаалаад бид нар нэг юм гадна талдаа итгэл үл даах, хариуцлагагүй. Тийм ээ? Одоо юм юу гэдгийг найдвартай түнш биш гэдэг имижийг бий болгодог. Америкт нь ч тэр, Хятадч нь ч тэр, Оросд нь ч тэр, Японд нь ч тэр, Европын холбоонд ч тэр. Тэгэхээр тэр одоо нөхцөл байдал тэр зүйлийг гаднаа одоо итгэлгүй харагдахгүй бол бид нар ихлэ дотроо маш сайтар ярилцах хэрэгтэй. Нээлттэй. Одоо сая жишээлбэл нөгөө ураны асуудал ингээл өвн маш их олон жил явсан шүү дээ. Тэгээд бүгдээрээ сайхан нэгдэж байгаа парламентын засгийн газрын төрийн тэргүүний төвшөнд нэгж байгаа урааныхаа гэрээг байгуулад автал одоо яаж ийм нөхөр нөө сошиал орчин гэж нэг ихтер юм байна. Тэрэн дээрээс санаатаа санамдруу трол гэж нэрлэн юу гэнэ тийм юмнууд их яваад манай гадаад бодлогын имиж дээр нэг сонин имижийг бас бий болгоод дээр нь ядаж байхад манай улс төрчид бас гарсан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж чаддаг. Сошиал юу гэж үзэж чинь үү? Дараагийн сонгуулийг бас боддог. Тэгээд одоо нэг 4 жилийн дараа парламентын гишүүнээр ажиллаж байгаа л нөгөө тойрогдоо яваад очихор нөгөө хэд чинь энийг асууна. Би тэгтэн энийг чинь би эсрэг дуурсан штэ гэдэг ч юм уу нэг ийм нэг популист юм руу яваад орчиж штэ. Тэгэхээр ийм юм дээр тэгж дуурж болохгүй. Нэгэн шийдээд ингээд явсан бол энэ та ард түмнээ төлөөлөөд энд тийм ээ. Нэг талдаа ард түмнийг төлөөлж байгаа боловч хамгийн гол нь таны хамгаалах ариун ашиг сонирхол бол энэ Монгол улсын ашиг сонирхол. Тэрнээс одоо ямар нэг аймгийн хүмүүсийн ашиг сонирхол хамгаалах үндсэндээ биш шүү дээ. Монгол улсын ашиг сонирхол. Угаасаа ч тэр Монгол улсын их хурлын гишүүний тангарах чинь тийм билээ шүү дээ. Тийм ээ? Би тэр гарсан тойргийнхаа эрх ашигыг хамгаална гэж тэр өгүүлбэр байхгүй. Монгол улсын эрх ашигыг би хамгаална гэсэн юм байт юм байлаа. Тий. За та хоёрт нэг 7-8 минут үлдсэн байна. Хоёлаа энэ нөгөө гадаад айлчлал таач бас ихэнхийн ярьчлаа да тэр түншлэлийн тухай иж бүрэн түншил гэдэг маань одоо бусдаас юугаар ялгагдгийг та сая ярьчлаа, тайлбарлалчлаа. Ер нь бол энэ хоёр улстай ч оюулантай ингээд нэг харилцааныхаа төвшинг ахиулаад энэ иж бүрэн түншилтэй болцсон. За энэ ямар ач холбогдолтой гэдгийг та сая тайлбарлалчлаа. Өөр одоо ямар үр дүн гарав энэ хоёр үйлчлэл, энэ хоёр айлчлалаас? 1950 оны 4 сарын 14-нд тухайн Польш улстай 4 сарын 25-нд тухайн Чехословак улстай бид бол дипломат харилцаа тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ хоёр улс Монгол улсын олон улсын харилцааны үндсэн оролцогч байх эрх буюу тусгаар тогтнолыг зөвшөөрсөн анхдагч улсуудын л нэг. Бид бол та мэдэн штэ 1946 онд Эдэргүй улс, 48 онд Албан, Хойд Солонгос, 49 онд 8 дахь Хятад ард улс гэдэл. За тэгээд тэрний дараа 50 онд Румын, Унгар, Польш, Чехословак, тухайн үеийн зүүн Герман тийм гэдэг улсуудтай дипломат харилцаа тогтоосон. Аль улс олон улсын харилцаанд хүлээн зөвшөөрөхийн тулд дипломат харилцаа тогтоосон. Тэгээд энэ утгаараа энэ хоёр улс бол манай улсыг анхдагч хүлээн зөвшөөрсөн эхний 10 багтж байгаа улсуудын хоёр нь. Нөгөөтэйгөр түүхэн харилцаагаа аваад үзэх юм бол Чехч тэр, Польш тэр манай тухайн төрөн өмнө хэлжсэн нөгөө эдийн засгийн харилцаанд тус зүйлийн хүрээнд ч тэр хоёр талын харилцааны хүрээнд ч тэр манай улсын бүтээн байгуулалт манай улсын үйлдвэр аж үйлдвэрчлэлтийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан юм улсууд түүхэн харилцаа. Сая ерөнхийлөгч
1960-ад оны үед Эрдэнэтийн овоог нээсэн 3 урхаачны нэг болох тэр Краурга Чехт одоо амьд байна шүү дээ 90 гаруй настай. Тэнд хүндэтгэл үзүүлж одоо Монгол улсаас Прагд байгаа Элчсайдын амны хүндэтгэлийн гэр өргөнд хүлээж авч хүндэтгэл үзүүллээ шүү дээ. Тэгэхээр Монгол-Чехийн харилцаа бол 1950-ад онд тогтоосноос хойш маш өндөр түвшинд явсан. Гэхдээ зөвхөн 50 онд Чехтэй тэр Монголчуудаас тэр харилцаа тогтоогоод л эхэлсэн юм биш. Тэрнээс өмнө бас Монгол-Чехийн харилцаа, Монгол-Польшийн харилцаа бол эмийн эрдний бас түүхтэй. Ялангуяа Польшуудтай жишээл 1941 онд Лигницийн тулаан гэж анх Польшуудтай нүүр тулж байсан. Би өөрөө их сургуулийн олон улсын харилцаа тэнд дотор Польш судлаар төгссөн байдیں۔ Тэгээд тэр оюутан багтаа эртний Польшийн ялангуяа дундсууны Польшийн Монгол-Польшийн харилцааны түүхийг нэг багсаг үзэж сууж байхад их сонин түүхүүд эдийн Польш төр бичсэн. Татаажууд тийм ээ. Тэр нэг одоо нэг Краковын сүмийн хонх бүрээ дуурайд тасарж байгаа тэр энэ чинь 1240-од оны их үе юм баггүй. Тэгэхээр нэг сони юм байгаа бид нар нөгөө Плана Карпени гэж нэг Ромын пап Монголд ирсэн 1246 онд ирсэн тэр түүхийг тэр Плана Карпенийг дагаж ирсэн нэг хүн бол Бенедикт Поллок гэж Польш хүн бас католик хүн байсан. Тэгэхээр Польшийн элч төлөөлөгч бол 1246 онд жишээл Монголд ирж байсан баг. Тэгэхээр Монгол-Польшийн харилцаа бол бас 800 гаруй жилийн түүхийн 800 жилийн түүхийн улбаатай юм байх гэдэг шүү дээ. Тэгээд ингэж явж байгаад бас нэг юм сони юм байт юм байна. Монгол-Польшийн харилцаан дээр одоо та бүхэн гандангийн мэгжил жанраасыг орох юм бол нэг аюуш бурхтууд байдаг да. Жанраасыг тойроод мангар олон юм тооны. Тэр аюуш бурхныг 19-с 20 дугаар зууны цаг дээр Польшид авчиж цатгуулж бас Монголд авчирчсан түүх байт юм байна. Тэр нь бол Монголын үндэсний музейд болоод гандан тэгштэй хадгалагдж байдаг. Тэгээд дээр нь энэ Чехч тэр Польшч тэр энэ Европын Монгол судал дотор маш том байр суурь эзэлдэг. Монголын талаар судалсан. Тэр Польшийн ялангуяа Котвич, Сандовский ч гэдэм үү тийм ээ. Энэ нөгөө Польшийн Монгол судлаач эрдэмтэд тэр нь мэдээ нөгөө Санкт Петербургийн их сургуулиар дамжаад Польш олон судлаачид Монголд одоо ээлж Монгол талын судалгааг өөрөөр Монголыг тэнд таниулах ажлыг бол маш их хийсэн байдаг. За ингээд энэ хоёр улс ингээд 50 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдөр 75 жилийн өмнө хүрээнд Монгол улс төрийн ажил, Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх төрийн ажил хийж эхлээд Чехт, Прагд, дараа нь Варшавад ажиллалаа. Ажлын үр дүн юу болоод гараад ирвэ гэж. Ямар одоо ач холбогдолтой болоо. Тэр өмнө нь хоёул яриад байж нэг юм олон улсын харилцаа эвгүй цаг үед. Тэгээ энэ цаг үед бид нар нөгөө 3 40 бодлого буюу Европын холбооны улс гэдэг 3 40-тэй заасан байна. За өнгөрсөн жилийн 1 сард холбооны бүгд найрамд Герман улсын ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер Монголд ажил стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Тэгвэл түүхэн болоод уламжлалт харилцааныхаа хувьд маш их агуулгатай ийм хоёр улс болох Чех, Польшид бид бол төрийн ажил энэ ажлыг 3 жил орчим 2.5 жил бэлтэж байж энэ ажил хийгдсэн. Тэгээд Чехэд ажилласан ажлын үр дүнд Чехт бол Европын холбоонд байгаа монголчууд хамгийн их оршин суудаг. Хууль ёсоор шүү. Тэрний 6800 байнга оршин суух хэрэгтэй. 7200 одоо удаан хугацаанд оршин суух хэрэгтэй. Тэгээ 2023-аас 24 онд хоёр тал нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулснаар тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс нийгмийн даатгалд хамрагдахаар болсон. Тэтгэврт эхнээсээ 10 гаруй хүн тэтгэврт гараад эхэлсэн байна. Тэгэхээр нөх хүн хоорондын харилцаа, тэн дотроо нийгмийн харилцааны асуудал дээр Монгол Чех бол их ийм өндөр түвшинд ирсэн байна. Хүмүүс нөгөө эдийн засгийн харилцаа гэхээр шууд худалдаа бодоод. Худалдааны хувьд бол бага байна. 18 сая доллар. Гэхдээ энийг шин түвшинд гаргах асуудлаар хоёр талын нөгөө хөгжлийн хөтөлбөрүүдийг Монгол 2050, эдний 2030 хүртэл их хөтөлбөрүүдийг одоо тийм ээ зэрэгцүүлж тэрийг одоо хамтран тэр хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх тал дээр. За тэгээд Чехт бол батлан хамгаалахын салбарт, за тэгээд дотоод хэргийн асуудлаар, боловсрол шинжилгээ ухааны салбарт, ялангуяа геологи, уул уурхайн салбарт, за тэгээд спорт, залуучуудын харилцааны салбарт тодорхой засгийн газрын хоорондын хэлэлцээрүүдийг байгууллаа. Хамгийн гол нь энэ хоёр улстай нөгөө найрсаг харилцаа хамтын ажиллагааны юу одоо төвшнийг хоёулантай нийжүүрэн түншлэлийн харилцаатай нийт төвшөнд авчирч тавьсан нь бол их чухал боллоо. Нөгөө тэгвэр Монголын зөөлөвчний бодлогын тэрэн тухайлбал Прагийн төвд байдаг Вацлавын талбайд байгаа Прагийн үндэсний музейд Монголын Чингис хааны олон улсын үзэсгэлэн 6 сар хүртэл гарахаар боллоо. Тэр музейн хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ музейд жилдээ сая гаруй хүн ирж үздэг. Чи нөө Парист байж байгаа
Наантад нээсэн үзэсгэлэнгээс бол даруй үзэсгэлэнгийн агуулгын хувьд ч тэр ач холбогдлын хувьд нэлээ өргөн томруулаад тийм. Энийг бас тэр Чехийн үндэсний музейн захирал ер нь бас өөрөө манай талд санал тавьж Чехийн ерөнхийлөгч Петр Паулын одоо хүсэлтээр тэр үзэсгэлэнг нээсэн. Хоёр ерөнхийлөгч хоёулаа нээлтэнд оролцсон. Хоёр гадаад харилцааны сайд оролцсон. Хоёр музейн одоо Монголын Чингис хааны музейн захирал, тэдний үндэсний музейн захирлууд оролцсон. Ач холбогдлын хувьд чухал болсон. Хоёрт анх удаа морин үрийн найрал хөгжим чуулган маань бүрэн бүртгэхүүнээр сая энэ хоёр улсад явлаа. Тэгээ Чехт хоёр тоглолт хийлээ. Энэ нөгөө Монголыг сурчлах, түүх соёлыг сурчлах, монголчууд ямар түүхтэй агуу гэдгийг нөгөө талдаа нэг юм сонирхолтой зүйл болсон нь бол Чехийн Прагийн зоопарк бол Европын топ 5 зоопаркийн нэг юм байна. Тэгээ тэнд бол Монгол тархийн бас хэсэг байдсан байна. За тэгээд тэнд 2 сарын 27-нд ерөнхийлөгчийн айлчлаас нэг 10-аад хоногийн өмнө шинээр мэндэлсэн унаг байна. Тэр унагд одоо нэр өгөх яслын ажиллагаасан. Чехийн талаас хүсэл тавьсан. Ерөнхийлөгч айлчлалтай холбогдуулан энэ унганд одоо нэр өгөөч гэдэг. Тэгээд сонноос дагна гэдэг нэр өгсөн. Тэр ягаад дэв үсгээр ихсэн юм гэхээр Чехийн тэр Прагийн зоод байгаа мэндэлсэн шинээр мэндэлсэн одоо тэр амьтны үр зулцгийг нэр өгөхдөө ABCD гэдэг дараалалаар ингээд явж байгаа. Одоо D үсэг дээр явж байгаа юм байна. Тэгээ каталогд оруулд юм байна. За пош дээр бол мэдээж хоёр талын харилцаа хамтын ажиллагаа төр байсан үнийг юуны түүхтэй бизнес форум их ач холбогдолтой болсон. Business to business буюу B2B гэдэг ийм уулзалтуудыг сүүлийн үед ерөнхийлөгч ажилтнууд хийгдэт байгаа. Шууд одоо пошин талын бизнесмен, Монголын талын бизнесмен сууж байгаад надад ямар боломж байна, тань ямар боломж байна. Энд дурдхад поштер Чехтэй 7 компани шин төршүүд бас манай талаас. За поштер 8 сая $8 гэрээг байгууллаа. 2 компани. Чехтэр 4.9 сая $4 гэрээ байгуулж байна. Өөрөөр хэлбэл энэ чинь нөгөө шууд үр дүн гарч байгаа гэсэн үг. Төрийн ажилтны үр дүнд бизнесийнх нь хуучин бол нэг юм аялаад юм үзээд буцдаг байсан бол одоо энэ бодиттой ажлууд болоод хэрэгжээд эхэлдэг болсон. Ийм чухал ийм хоёр одоо айлчлал сая ерөнхийлөгчийн төрийн ажилтны өрөөнд хийгдээд та нэг богинохоо хариулж ирээ сүүлийн асуулт энэ тэр албан ёсны юунд төлөөлөгчдийн 5 судлаач орсон байлээ. Тэр дунд та 5 одоо статус юу ямар нэгэн зөвлөх үйлчил одоо эрхтэй юм уу албан ёсны юм уу л гэж асууж байна л да. Тий одоо Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм гэдэг нэг би түрүүнээс ширэлсэн шүү дээ. Энэ шийдвэр гаргах механизм дээр хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллага топ шийдвэр гаргагчид байхаас зэрэгцээ think tank судлаачид бас байна. Шийдвэр гаргалт судалгаагүй ерөөсөө явдаггүй. Шийдвэр гаргалтын судалгаанд оролцдог судлаачид тийм төлөөлөл гэх юм уу да. Бид тав явсан. Тэгээ эндээс мэдээж нөгөө нэг судалгааны арга зүй гэж нэг юм байна. Шууд ажиглалтын арга, хөндлөнгийн ажиглалтын арга гэж. Тэгэхээр нөгөө видео бичлэг үзээд ч юм уу хоёр талын хурал хэлцээ одоо уулзалтуудыг видео бичлэгээр хараад нэг дүгнэлт хийх нэг ондоо. Яг өөрөө бодиттой биеэр байжгаад тэр хүний биеийн хилэмж сэтгэл зүй хэлж байгаа үг яриан дээр нь дүгнэлт хийгээд цаашдаа бид нар энэ дээр бас анхаарах хэрэгтэй мэнэ гэдэг юм уу энэ талын дүгнэлтүүдийг хийх нэг өөр. Тэгэхээр нөгөө судлаачид энд багтаж яваад байгаагийн учир нь гадаад талын шийдвэр гаргах механизм маань бие бол жишээл 12 3 4 онд нэлээд хөшөмжлөлтөд ханддаг гэсэн. Сулгаагүй яваад байна. Шийдвэр гаргалт зүүн бэлгийн шинжтэй байна. Шийдвэр гаргах механизм зөв зохицтой ажиллахгүй байна. Шийдвэр гаргалт нэгдмэл биш байна гэж. Маш их олон судалгааны өгүүлбэрүүд бичсэн одоо интернетээр миний өгүүлбэрүүд байж байгаа. Академи дээр ч юм уу research гэдэг дээр ороод авах юм бол тэр процесс бол засагдаад, янзлагдаад зөв голдролтой ороод тэгээд эндээс мэдээж бид нар ирээд дараагийн асуудлууд энэ айлчлалын үр дүн, дүгнэлтүүд цаашдаа хэрхэх тухай магадгүй бүр том зургаар нь одоо би бол жишээл олон улсын харилцааны онлын гадаад бодлогын шийдвэр гаргалтын системийн судалгаа гэдэг хүн учраас тэр талын судалгаа дүгнэлт зөвлөмжүүдийг үндэсний аюул байдлын зөвлөлөд гадаад яамнда гаргаж өгж ажилдаг. Тийм учраас. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд та ч өөрөө бас тийм мундаг лектор хүн байна шүү дээ. Одоо тэгэхээр энэ ярьж байгаа чинь өөртөө энэ манай үзэгчд их сонирн байсан баг. Тэгээд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд нь болоод энэ одоо шинэ залуу үеэ хүмүүжүүлж боловсруулах энэ
ариун үндэст нь өндөр амжилтыг хүсье. Та бүхний ажил амьдралд бас сайхан хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.